Багаас бүр сургуульд орохоос өмнө л энэ хөгжмөр энэ урлагаар амьсгалсан болохоор энэ урлагт би ингэж өөрийгөө зориулсандаа их бахархаж баярлж явдаг шүү дээ. Ер нь бол тий. Ер нь би өөрөө хийл мэргэжлэл төгссөн тий. Тэгэхээр хийл хөгжим маань өөрөө одоо хүний сэтгэл зүрхэнд хүрэхдээ хамгийн хурдан очдог. Яагаад гэвэл тэр хүний дуулах дуртай дуу, тэр өнгө ая тэр байгалийн ямар л өнгөө тэр бүх юмыг бол энэ хийл хөгжмөөр тодорхойлж чаддаг тий. Тэрүүгээрээ бол би одоо их бахархдаг, сайхан хөгжимд одоо сонгосонд бахархдаг. Төгөлдөр хуурч болж болох л байсан байх л да. Тэгээ нэг аав маань өөрөө хийл тоглодог байсан учраас намайг хийлд өгч гисэн тий. Би баг насаа нэлээд сайн санддаг. Яагаад гэвэл одоо тэр үед чи одоо ямар гар утас гэж байх вэ, телевизэр гэж байх вэ те бидний үзэж хард сонирхдаг юм болоод аавынхаа ажил дээр очих л байдаг байлаа л да. Жоохноос те цэцэрлэгт байхаас эхлүүлээл тэгэл өнөө дөөрийн театр дотор ч л гүүж явна, тоглож явна. Тэгэл тэр хөгжимтэй чинь харьцаж эхэлж байгаа байхгүй сонсож байна те. Тэр тентхийн улсуудын таньдаг болж байна одоо аавынхаа одоо тэр хөгжимчдийн тий. Тэгэхээр миний баг нас бол ер нь ингээ урлагийнхны дунд өссөн гэж хэлж болно. Ер нь бол тий. Тэгэд манайх чинь одоо энэ их сургуулийн яг урд талд одоо хүмүүнлэгийн их сургууль гэдэг шүү дээ. Тэрний оронд нэг 2 давхар цагаан жижигхэн байшин байсан. Тэг ягаан байшин тэр үед тэгээд яг одоо улсууд бол ухаантны ягаан гэд нэрлсэн байдгийн байлээ. Тэгээ тэнд чинь одоо нөгөө Хөдөлмөрийн Баатар хайд угаах, за тэгэл долгорж угаах, нөгөө мундаг оюун угаах, за тэгэл гиндэн угаах дандаа урлагийн том улсуудын амьдарч ирсэн юм байна. Гончигсновлогоо 2 давхарт нь байх жишээ тий. Тэгээд биднээс бол тэр үед биднээсээ амьдралын юу бол ямар байсан гэхлээр ерөөсө гадаа гараад тоглол за их л сайндаа одоо нэг тэр үе чинь нэг модон боошигтой морин тэргээр усын зөөдөг байсан. Ус зөөдөг. Тэрнээс лүүжлэгдэж явах айгуу дуртай. Нөгөө тэр морин тэргийн хүн биднээсээ чинь нөгөө шилбэр яриа шахуурдаал бидэн чинь тэрнээс нь зүүгдэж тоглоод ингээл тэгжил багадаа өссөн. Тэгэл яг хөө манай тэр шуурын цуух шиг жижиг юмар халдаг байсан. Гадаана нүүрстэй. Тэгээ нүүрсэн дээрээ тоглоно. Тэр доошоо тэр нэг юу л гулгаж тоглоно хүүхэд байсан юм чинь тий. Одоо тэр алтан үеийнхний дунд байснаа яаж мэдэх вэ тэр чинь нөгөө аавын маань найз нар аавын маань юунод л байсан намсраа явж явгаа чойдоггүй одоо усан шургуу энэ тэр чинь бүгдээрээ л одоо гэр орноор орж яадаг дандаа дуур дээр дайралдаж яадаг бидэн чинь тийм болохоор тэгээд хашаантаа бол ойрхон байсан бидэн чинь бас их сургуулийн хашаа гэдэг одоо тэр тэнд байсан байлээ манайх. Тэгэхээр бидэн чинь их ойрхон өссөн. Тэгээд одоо хизээ хойно би аавынхаа номыг хэвлүүлж хийсэн л дээ. Тэгээд баримтат киногийн хийсэн. Тэгээд дараад нь ингээд хүн чинь одоо их хойно орох юм да яагаад гэвэл одоо би олон жил хойно амьдэрсэн болохоор тий. Тэгээ ирээд тэр улсуудтай чинь хамт энэ сургуульд хамт би 77 төгсөж ирэхэд тэр алтан үеийн тэр мундаг одоо цэрэнд орж байгаа тий тэр базар архич байгаа гэдэг ингээд олон мундаг улсуудтай чинь хамт багш болоод хамт явж ирсэн тий. Гэхдээ тэгэл одоо боддгийгөө тэр мөнхийн юм шиг дандаа биднээс бодож явж тий тэр сайхан улсуудыг тий. Тэрүүхэн тэр үед нь одоо янз янзын одоо дурсамжийн яриулаад ингэчгүй явдаг гэд хизээ хойно л одоо биднээс ухаарах юм биш үү. Тэгж явж дараад нь одоо бидэн чинь сургуульд орохноос болоод 7 настай та тэр үед чинь 7-8 наснаас сургуульд авдаг байсан. Тэгээ би бол 7-тойгоо орсон. Тэгээд сургуульд ороход мэдээж хэрэг одоо урлагийнхан болохоор бүгдээрээ л хүүхдүүд хөгжим бүжгийн сургууль гэж байсан. Тэгээ сургуульд оруулъя гэд тэгээ сургуульд биднээсээ дагуулж авчиж
Орос багш энтер шалгаж явж ирсэн тэр үед те. Одоо энэ хөдөө аж ахуйн яамны яг ард нь нэг жижигхэн 2 давхар байшин байгаа. Хямны цех мэх болцсон байсан баха одоо ч баг яг хөдөө аж ахуйн яамны ард л тэнд манай мэрэгжлийн хичээлүүд ордог. Одоо энэ санхүүгийн техникум гэдэг Арсантаг өөрийн энд байсан сургууль биш том одоо ч байгаа л тэрний нэг одоо барилгын нэг хэсэгт нь манай ерөнхий эрдэнэ нэг давхарт нь ордог ийм л байсан. Тэгэл бидний чинь ерөөсөө ихэнх нь урлагийн улсуудын хүүхдүүд цугласан л да тэр үед бол тий. Тэгэл одоо энэ Лувсан Шаргуун Халимсүрэн байж байна тий. Хайдвын Төмөрбаатар Намсрааж явган Бүтэнбаяр одоо Сосрогван одоо Саран Туяа энэ төр дандаа голцуул ингээд хөгжмийн одоо тэр театр дээр тоглож ирсэн улсууд чинь эргээд одоо тэнд орох жишээтэй тий. Тэгж анх би сургуульд 7 настайд 1-р ангид орж ирсэн. Тэгээд Орос багш дээр их мундаг багш байсан юм байна. Одоо ингээд бодоход бид жоохон байсан болоод тэг яг үзүү багш дээр орж исэн тэр анхны шалгалт энэ төр бол мэдж байгаа юм л да. Одоо зураг нь байдаг болохоор тий. Тэгээд дараад нь хизээ хойно би оюутан болоод Армени консерватори төгсөхөд Москвагаас ирж одоо тэр гол одоо тэр шалгалтын комиссийн дарга нь Москвагаас ирдэг байсан. Москвагаас ирсэн чинь миний нөгөө 1-р ангид надад зааж ирсэн Бронин багш маань хүрээд ирдэг. Тэр бол маш гайхалтай сонин учрал байхгүй тий. Надад 1-р анги зааж ирсэн хүн Арменинд намайг хөгжмийн сургууль төгсөхөд Москвагаас ирж Москвагийн консерваторийн профессор хүн байсан тий. Манай багш бол маш их гайхсан гэсэн нэг Монгол хүүхэд сурж байгаа одоо төгсөж байгаа гэсэн чинь ямар сони юм одоо би Монголд одоо тэр 58 онд багшилж байсан шүү дээ гэж. Тэгвэл та таних байхаа юу ч гэсэн би тэгээд ингээ орсон багшигаа яа таних вэ тэр чи хичнээн жил өнгөрцөн юм шиг те. Харсан чи нэг л тийм гонцгой нүүртэй хүн байсан. Яг л нэг гонцгой нүүртэй настай хүн ороод тэгэнгүүт нөгөөтг чинь би комиссийн юуг нь харсан чинь яг багшийн нэр байж байна. Бронин гэд. Тэгэл багшаа би чи одоо нөгөө тань дээр 1-р ангитай байсан Чимбат байна шүү дээ. Монголоос гэсэн чи хөөхөө сүйд болоод тэрж яваа сүйд болоод ямар сони учирлаа. Тэгээд би багштайгаа тэгж нэг 2 дахь удаага уулзсан. Энэ бол миний амьдралд тохиолдсон бас нэг сонин маш одоо сонин тохиолдол юм да тий. Маш ховор тохиолдол болов гэж би дотор тий. Яг тэгээд 77 он төгсч ирээд одоо Тувааны одоо ардын жүжигчин одоо Цолон багш байж байна. Цолон битэрч одоо 1-р ангидаа л хоёулаа хамт орж исэн. За тэгээд Лувсан Шаргуун Халимсүрэн байж байна. Халимсүрэн бидэн чинь бүгдээр нэг анги. Европоор ингээд явхад эсвэл би Цолмонтой тоглож ирсэн, Болгар энтерт Халимсүрэнтэй тоглож ирлээ. Ингээд олон сайхан үеийнхээ одоо тэр гадаад төгсөн үеийнхээ олон сайхан төгөлдөр хуурчдтай би тэр гадаад явж байхдаа тоглож ирсэн л да. Миний зүгээр хамгийн сайхан дурсамж маань юу юм гэхлээр үнэхээр одоо тэр Большой театрт Автага хамт одоо тоглосон маань ерөөсөө миний амьдралын маань одоо оргил гэж би хэлж болохоор байна. Яг гэвэл энэ бол үнэхээр уран бүтээлч болгоны одоо мөрөөдөж яадаг нэг тэр театрын тайзан дээр гарах юмсан үгүй ядад тэр театрт ороод нэг үзхийнсэн гэж мөрөөддөг. Гэтэл би бол тайзан дээр гараад тоглолцсондоо бол маш их тэрэндээ одоо бахархаж тэрийг тэр маань үргэлж одоо миний сэтгэлд байж байгаа юм сайхан түүх байдаг. Тэр тусмаа автагаа шүү. Тэр тусмаа автагаа ахтагаа миний ах чинь бас одоо урлагийн говьяа зүтгэлтэн жамсранжиг үж удирдаач байсан. Аав юм маань одоо дүү шүү дээ. Ахийнх нь хүүхэд нэгсэн ах トゥ нарын хүүхдүүд байхгүй би та ирчинтэй. Тэгээд бас нэг гоё дурсамж гэвэл одоо жамнаггүй нэг удаа концерт найруулахдаа хөөе чулаан чи хүүтэйгээ хамт ардын 2 дугаа тоглол. Тэгээд жамсран чи удирдгээд бит гурвыг яг ингээд ахтай 2 дээрээс нь би хүүн ингээд гуруула гарч тоглож байгаа байхгүй.
Энэ бол бас маш их гой түүх байсан. Тэр үед юу гэж бодогдсон гэхэлэр ямар ч байсан энэ ардын хоёр дуугийн хоёр хийлд болгоё гэдэг тийм нэг санаа төрж би тэгээд хоёрдугаар хийлээ өөрөө бичээд тэгээд автаг хамт ингээд хоёр хийлийн хоршил юм шиг ингээд хоёулаа тоглолцсон. Тэр бол одоо амьдралд маань тохиолдсон бас нэгэн гоё юу юм та дурсамж юм ер нь тий. Магадгүй би аавынхаа бүхэл зангийн дуурайсан бах. Ер нь бол тий. Манай авч их дэлгөөн их тийм хүн байсан ч ихтэйхэн дэлгөөн хүн байсан тий. Большой театр тоглоход хүн ямар ч урлагийн хүн ер нь тайзан дээр гарахдаа заавал ингэж сэтгэл их зовж одоо тэр үед одоо мэдхгүй даралт хийдвэрдгийг мэдхгүй ер нь ингээл хүний зүрх бол ингээл маш их хурдсч яддаг. Ер нь бол тэгээд гараад дөнгөж ингээл эхнийхээ нотыг татаад тоглоод эхлэнгүүтэл тэгээд хүн чи өөрөө тайвшраад нөгөө хөгжимлөөгөө ороод ингээд тэр айх ямар нэг юм байх миний хувьд бол тэгээд сайхан болчтгий ер нь бол мэдээж ер нь ямар ч гэрвэл өөр хүүхдүүдээр бахархаж ил байдаг л да. Тэ мэдээж хэрэг одоо намайг гадаад төгсөөд ирээд энд ажиллаад тэгэл энэ тэн тоглолт моголт хийгээд ингээд явж байхад аад маань бас дотроо бол бахархаж ил байсан баг тий. Зүгээр ер нь бол уран бүтээлч учраас тоглолтын дараа өөрийн сэтгэл өөрийн тэр юугаа бол дандаа ярьдаг хүн байсан та. За энэ дээр ингэсэн ийм баймаар байна те. Одоо энэ дээр одоо чи арай л нэг жоохон хурдан тоглолцох шиг боллоо ч гэдэг юм а те. Одоо нэг тиймэрхүү урлагийн хүн болохоор нэг дандаа тийм замчаан өгж идэг те. Тийм учраас ер нь бол магтахаас илүү дандаа бидний болж байгааг нь болохгүй аль алийг дандаа хэлж өгдөг юм л юм байна. Ер нь залуудаа улсууд ярьдаг юм л да тайзан дээр гахаас өнгөөр ингээд айгаал чичрээл одоо инглээ гараад одоо айсандаа нэг өөрийнхөө юмыг харуулж чадсангүй гэдэг нэг иймэрхүү байдаг байсан. Миний хувьд бол би бүр эсэргээр баг ингээд тайзан дээр гараад тоглохлоор улмал ингээд бүр өөрийгөө харуулах те өөрийгөө бүр тэр байгаагаас илүү тоглох юмсан л гэж бодож тоглодог байсан. Одоо надад нэг тэг сандраад айгаад ингэдэг юм ерөөсөй байдгүй лээс. Одоо мэдээж хэрэг одоо настай болсон хань бол мэдээж хэрэг тоглохоос айн л дээ. Одоо бол тий тэр чинь одоо гар хуруу маань хөдөлгөө байж байгаа шүү дээ. Тэгэхээр одоо бол залуу байхад бол үнэхээр одоо өөрийгөө харуулъя тэр гадаадд тэр Болгарт тэр Чехд тоглоод дандаа тэдний хөгжмийн зохиолчдын зохиолыг тоглодог байсан. Киноны хөгжимд оролцож байсан. Аавынхаа одоо киноны хөгжмүүдийг өдөрдөж байлаа. Зарим дээр нь тоглож байлаа. За тэгэл нэг манай мундаг хөгжмийн зохиолч хангалын зарим нэг зохиолынх нь одоо гоцол хөгжмийн тоглож байлаа. Тэ одоо тэр Жансон Норвийн одоо тэр сайхан би чам тайртай киноны гоё аяа байдаг шүү дээ. Тэр зохиолыг би анх тоглож ирсэн. Дараад нь би шавьдаа тэрийг тоглуулад миний шав тэр киноны гол дүрдэн тоглож ирсэн да. Тэ. Таны шав чи юм бэ? Эрдэнэ 2 гээд нас барцсан маа хөрх юм тайлгач болсон тий. Яг тэр кинонд тоглосон залуу байхгүй тий. Ер нь бол миний гэр бүлийн хүн Наран Цэцэг гэж Төгөлдөр хуурын багш бас энэ сургуульд багасаа сурч тэгээд
оюутан болоод бид чинь 68 оноос хойш оюутан болж Армян тамч 10 жил хоёулаа хамт амьдарч тэнд анхныхаа хүүхдийг тэнд төрүүлж ингэж хоёулаа тэнд бид хоёр гэр болсон. Тэгээ 77 онд би төгсч ирсэн. Дараа жил нь манай эхнэр төгсч ирсэн. Тэгээ бид хоёр хоёулаа энэ сургуульд багшилж яваад одоо эхнэр маань чөлөөний хамралтанд байгаа. Тэгээ ер нь бол манайхан бүгдээрээ урлагийн гэр бүлийнхэн. Ерөөсө гэр бүлээрээ урлагийнхэн тий. Миний эхнэрийн маань аав нь Санжмятов гэж Дөөрөжгийн Эрдэнэ театрт удирдаач байсан хүн. Өөр морин хуурч энэ сургуулийг 49 онд морин хуураар төгсчихсэн ийм хүн байгаа. Ээж маань бас адилхан. Хадам ээж маань бас шанзны багш энэ сургуульд бас л насаараа энэ сургуульд багшилж бас л энэ сургуулийн л одоо багш нарын нэг тий. Тэгэхээр бид чинь одоо нэгэн тал одоо ингээ яг гэр бүлээрээ юу болох тэр хүүхдүүд маань бас тэгэл бас л хөгжмөр явсан л да. Тэгээ миний одоо том хүү тэр Армян төгсдөг том хүү маань морин хуурын чуулган анхны хөгжимчин тий одоо бас тэтгэвртэй гарцсан явж байгаа хүн байгаа. Ер нь 3 хүүтэй. Тэ том хүн маань морин хуурч дундх нь бол өөр мэрэгжилтэй. Баг нь бол бас бүгдээрээ л өөр мэрэгжлийн хүмүүс байгаа. Тэгэхдээ одоо мэдээж хэрэг энэ дотор одоо дунд хүүгийн маань одоо миний аач охин энэ сургуульд бас сурдаг. Тэ одоо 6 дугаар ангид сурж байгаа. Одоо энэ чулууны конкурст бас орно гэж багш нь бас бэлдээл байж байгаа. Ийм л гэр бүл байдаг юм манай гэр бүл. Миний том ач маань миний том хүүгийн хүүхдүүд маань Америкт байдаг. Ер нь бол тэнд сурдаг. Дунд хүүгийн маань одоо бас том нь болохоор их сургуульд бас соёл судлалын ангид урлаг судлалын ангид их сургуульд сурж байгаа. Ер нь бол яг ер нь ингээд бас нэг гэр бүлийн маягийн бүгдээрээ л ер нь уран бүтээлтэй урлагтай холбоотой л улсууд байдаг тий. Ер нь бол миний өвөг эцэг бол ховдын Эрдэнэ бүрний хүн л дээ. Тэгээд өөрөө миний аав энэ төр бол ховдын жаргалант гэдэг ховдынхаа төвд төрсэн. Аавын ах эгч нар нь бүгд одоо төрсэн. Ихэнх нь одоо урлагийн улсууд байдаг. Миний аавын одоо яг дээдлийн эгч нөхд чинь Монголын хамгийн анхны гитарчин, хамгийн анхны одоо саксофон үлээж байсан циркийн одоо нэгсэл хөгжимчин байсан хүн л дээ. Тэгэхээр тэгний дараагийнх нь дээд эгч нь болохоор Монгол Улсын гавьяа жүжигчин Алиман хүүгээд анх л одоо балетын анхны одоо хорон дээрээ гарсан бүжигчин гэж явдаг тийм улсууд байсан. Хамгийн том ах нь бол бас л урлагийн хүн байсан. Тэр өөрөө сайхан зохиол бичин, хөгжим бичин, тэгээд цэргийн жанжин клубын тэр үеийн одоо уран сайхны удирдагч байж байгаа. Тэгээд одоо бас энэ л юу гэдэг вэ? Одоо хэл сэргээр бас л тэр үеийн юмд бас өртсөн хүн л дээ. Тэрнээс чинь болоод л одоо аав энэ чинь анх 19 настай 10 настай ирэхэд одоо бөмбөр ногоон театрт ороход эсэргүүний хүүхэд гэл тэр үед бас эсвэл байсан юм шиг байна лээ тий. Тэгэхдээ яг нэг авиастай болохоор нөгөөдөл чинь жоохон хүүхэд байсан учраас нэг тэрийг нь тоож хараагүй өнгөрчихсөн. Тэгээд одоо тэгээд ер нь манайхан бол ихэнх нь урлагийн улсууд байдгийг ер нь манай ах дүү нар дотор тий хуучир тоглодог хүнч байна. Одоо бүжигчид одоо 2-3-аараа байж байна тий. Ер нь бол урлагийн их манай юунд. Одоо тэр ч одоо бараг л хотлол бидэн ч зүгээр харьяал бушуухан амархан одноос гэртээ очиод хөгжимдэл ингээд байдаг юм бараг л байхгүй тий.
Яг зүгээр найр наадам ямар нэг юм дээр болоход бол бид бас дуулахын дуулж хөгжимцгэн хөмбөжмөдөж ингэж яадаг те бидний үсэн бичлэг байдаг л юм те. Зураг их сонирхдаг. Фото зурагч сонирх нь зүгээр одоо улсуудын зурсан зураг мөрөг өнтер сонирх нь өөрөө бас жоохон оролт нь миний гол сонирхдаг юм бол бас за яг тэ хобби гэвэл одоо загас байна да, загасчлал байна. Тэ аялах дуртай, загасчлах дуртай. За тэгээд ерөөс эрэгтэй хүн гэртээ юу хийж болох вэ? Тэр хөрөө мөрөө юм хөмөрөмдөх харах, юмаа хийх тэгэл бүхэл юмдаа би өөрөө оролцож өөрөө л хийж идэг тэр юмнуудаа тий. Ер нь би бол 77 оноос хойш багшилсан. Одоо болтолтой багшлал явж байна тий. Одоо ирэх жил одоо 50 жилийн маань одоо болох гэж байна те 50 жил болох гэж байна сургуульд багшлаа те уран бүтээлээ багшаа хийлээ уран бүтээлээ тойруулаа. Тэгээд ер нь энэ сургуультай зөвхөн багшилсан 50 жил тэрний өмнөх гэхлээр чинь биш одоо тэр 8 нас 7 настайгаас эхлүүлэл энэ сургуультай холбоотой болчихж байгаа байхгүй те. Тэгэхээр ч одоо энэ чинь хэдэн жил болох вэ? Тэгэхээр энэ сургууль бол миний одоо амьдралын маань хамгийн гол одоо байр одоо юу гэдгийг одоо энэ те миний л одоо тэрл гэсэн үг л дээ ерөөсөө те. Ер нь бол би 1977 онд Армяны хөгжмийн дээд сургууль төгсөөд ирээд сургуульдаа шууд багшилсан. Тэр цагт бол 77 оноос хойш бол биднес ч одоо багш болоод гээд 90-ад оны үед бол улс орн маань нэлээд хэцүү болох. Энэ үед бол үнэхээр одоо энэ хүүхдүүдийг дэмжлэг үзүүлэх тийм хэрэгцээ маш их байсан. Ягаад гэвэл одоо тэр үед чинь хүн болгон ч одоо ажилгүй болоод их олон айл гэртэй хүүхдээ сургах боломж нь багасаад ирэхлээр хүүхдүүд их хаягдаж эхэлсэн. Тэгээ энэ сургуульд орох нөхцөл нь их хүнд болж эхэлсэн. Тэр үед нь одоо хүүхдүүд дэмжих гэдэг санаа төрж одоо анх 92 оны үед тэгээ энэ уралдааныг зохион байгуулсан. Тэгэхдээ энэ уралдаан анх зохион байгуулахдаа би зүгээр л өөрийнхөө тэр үед уцаа хөгжмийн нэгдлэг гэж байсан. Одоо бол тэнхэн болцсон те дээд сургууль их сургууль болцсон болохоор тэгээ тэр нэгдлийнхаа хүрээнд хүүхдүүдэд одоо уралдаан зарлж хэн сайн тоглох вэ гэсэн уралдаан зарлж ингэж уралдаан зарлсан. Тэгээд тэр уралдаан маань амжилттай болоод дараа жил нь болсон чинь одоо төгөлдөр хуурын маань багш нар хөө энэ уралдаанд биднүүсийг оруулаач хамтарч хийгээд тэгээд энэ уралдааны 2 дугаар одоо уралдаан маань бас төгөлдөр хуурчид ороод ингээд уралдаан маань нэлээд эрчимтэй явж эхэлсэн л дээ. Тэгээд жил болгон хийж исэн. Тэр үед ч одоо төр засаг их хүнд байсан л да. Багш нарынхаа цалин мөнгийг тавихад хэцүү. Бидэн чинь бараг л ураа лооцсон барьж сангийн яамны гадаа бараг лооцсон барьж агсчаач нэг юм цалингаа авдаг нэг иймэрхүү үед байсан болохоор тэгээд ямар одоо нөхцөл байдал гарсан гэхлээр тэр машингүй ээж нэг гаражтай болчихгүй нэг хүнээс гараж аваад тэрийгэ зараад тэгээд за ерөөсөө энэ уралдаанд юу гээд тэгээд тэр үуч бүх юм хямдхан байжээ тэгээд хүүхдүүдийнхээ уралдааныг анх хийж ингэж эхэлсэн байгаа. Тэгээд 95 онд бол ерөөсөө л аавынхаа нэрэмжит уралдааныг болгоё гээд тэгээд анхны одоо тэр үедээ л одоо анхны ном хэвлж хүүхдүүдийн зурагтай шүүгч зохион байгуулагчдын зурагтай нэг ном хэвлсэн. Тэгээд тэр ном маань одоо энд байгаа л да би сонирхуулахад хэвлэл тэр үед ямар байв гэдэг нь харагдана л да тэндээс үнэхээр одоо хэвлэлийн чанар муу тэр дөнгөжил эхэлж исэн үе шүү дээ. Тэгээд уралдаанаа явуулаад тэр уралдаанаас биднес юу их одоо олж мэдсэн гэхлээр ер нь
хүүхэд гэдэг чинь хүүхдэрэл байдаг юм байна гэдгийг одоо тэрэн дээр маш их харсан л да. Юу гэвэл одоо биднес одоо нэгдүгээр ирсэн хүүхэд нь одоо тэр үед хэрэндээ л их том бэлэг өгөх гээд л одоо тэг хүүхдүүд ингээд электрон цаг дөнгөж гарч эхэлж байсан тэр үед электроноор явдаг тийм. Тийм цаг ингээд бэлгэлж байгаа хүүхдүүдэд. Тэр нэгдүгээр үеэр авсанд нь за тэгэл нөгөө удаах байрууд авсан хүүхдүүд нь манай энэ урд байсан 64 дугаар дэлгүүрээс хүүхдүүдтэй яаж хоосон нэг юм цаас өгөх үү гэдэг диплом гэдэг нэг юм цаас л байгаа юм л да тий. Тэгээд нөгөө диплом дээр хүүхдүүдэд sneakers одоо тэр үед sneakers гэдэг чинь өөр гайхалтай гоё юм байлаа шүү дээ. Одоо чи бараг л юу шиг болцсон тий. Тэгээ sneakers тавиад ингээд өгсөн. Тэгээд нөгөө хүүхдүүдтэй өгчөө дараад нөгөө бидэн чинь гардуулчаа тэгээд ардан зогсож байгаа юм шүү дээ. Тэгсэн чинь нөгөө мундаг нэгдүгээр авсан хүүхэд маань өөрийнхөө шагналыг өөр нэг тоож байгаа юм байхгүй нөгөө sneakers л нь харцсан. Тэгээд эхнэр үтээр гарчгүйгээд маш хурдан гарчгүй. За энэ шөстэй болдгоо байна хүүхэд бол тий. Тэрний нөгөө нэгдүгээр эдийн том баг гэж мэдэхгүй шүү дээ тэднээс. Sneakers нь илүү сонирхол гоё тий. Тэгээд 64-өөс дахиж гүйж орж баахан sneakers авч бүгдээрэнд нь оролцож байгаа бүх хүүхдүүдэд sneakers авч өгч яжлаа. Тэгэл ингээл бодхолоор ингээл уралдаан болгоноос биднээс жоохон юм сураад практик сууж байгаа байхгүй. Тэгээд дараагийн уралдаан хийхэд яах вэ? Ямар бэлэг байх вэ хүүхдүүдэд? Ямар одоо шагнал гардуулвал зүгээр үү те. Тэгэл ер нь бол тэгээд уралдаанаас биднээс нэлээд өөрсдөө сайн боловсрож тэндээс их юм сурсан. Тэгээд тэр үед чи одоо урлагийн ажил холбоо манай Хөдөлмөрийн Баатар Зангалгаа маань тэгээд урлагийн гавьяа зүтгэлтэн манай Жанчуугаа энэ мундаг улсууд манай энэ уралдааныг анх дэмжиж гаргаж ирсэн. Мөн түншлэн миний одоо армянд 10 жил хамт сурсан одоо Армян гамбаа гэдэг та нар мэдэх байх та жаз клубтэй өөрийг сайхан төгөлдөр хуурч филармонд төгөлдөр хуурч байсан. Тэр маань бас энийг бит хоёр нийлж дундаас хөрөнгө босгож энэ 3 дугаар уралдаанаа бас хамт зохион байгуулсан юм байна. Тэгээ энэ бол үнэхээр яагаад энэ сайхан энэ үргэж энэ санаанд ордгоо гэхээр эхний юм гэдэг чинь хүнд их гоё үлддэг юм байна. Тэ хүнд одоо ингээл сайхан дурсамжууд их үлддэг юм байна. Одоо тэр үед дөнгөж эхний уралдаанд орсон гран-при авсан одоо манай сургуулийн нэг багш байна л да төгөлдөр хороо отгон чимгээ. Тэр маань өнөөдөр хүртэл надад энэ өөрийнхөө тэр 95 оны 93 оны тэр диплом авчирж үзүүлж юм л да. Тэгээ тэр бол тэрийг би хараад надад үлдээг байгаа байхгүй. Тэгээд тэднээс тэгээ аваад хадралчихсан. Тэгэхээр ер нь бол энэ уралдаан гэдэг чинь зөвхөн одоо хоорондоо уралдах биш бас энэ уралдаанаас олж авдаг тэр практик тоглолтын тэр юу бол маш чухал. Тэг ер нь бол чулуун конкурс бол тэгэл 3 4 5 6 гэл олон улсын болтлоо хөгжсөн л да. Тэгэхээр энэ уралдааны гол онцлог гол одоо чухал юм нь юу байсан бэ гэхээр хүүхдүүд гадаадын уралдаанд бэлтгэл болж эхэлсэн. Зөвхөн эндээ уралдах биш энэ маань тэр гадаадад оролцох уралдааны гол хөшүүрэг нь болж өгсөнд үднэс их баярлалдаг. Одоо тэгээд манай сургуулийн одоо багш нарын хичнээн хувийн чимтэй одоо ихэнх нь энэ уралдааны шагналтнууд. Тэгсэрнэ тэд маань бас гадаадын олон орны одоо Франц, Итали, Америк, Европын бүхэл оронд болдог тэр уралдаануудын дандаа шагналтнууд өнөөдөр багш нар болцсон гэдэг. Бидний одоо халааг аваад ингээд явж байгаа. Энэ бол маш гайхалтай гоё одоо түүхэл гэж би боддог.
жил бас их одоо юу гэмдэ олон жил ингэж завсралсны дараа энэ жил чулууны нэрмжил олон улсын уралдаан маань үргэлжлэх гэж байгаад би их баяртай байгаа. Юу гэвэл одоо тэр нэг хэсэг чи одоо 10 гаруй жил биднээс завсарлаа шүү дээ. Одоо өвчин гараа те коронавирусээс болоод тэгээд энэ уралдааныг маш их багш нар, маш их сурагч оюутнууд, эцэг эхчүүд их хүлээсэн одоо мэдгэж байгаа. Зөвхөн одоо энэ уралдаанд чинь энэ сургуулийн бараг утсан хөгжим төгөлдөр хуурын бүх хүүхдүүд оролцож байна. 360-70 хүүхэд оролцож байна шүү дээ. Энд одоо энэ уралдаанд энэ чинь мэрэгжлийн хөгжимчтэй уралдаан гэж явж байгаа. Урд нь биднээс бас энэ уралдаан чулууны нэрмжил уралдаанд бас сонирхчдыг оруулдаг байсан зарим үед. Тэгэхээр энэ уралдаан маань одоо 12 дахь удаага зохион байгуулагдж байгаа. Тэгээ сүүлийн ер нь зохиогдсон 4 уралдаан дөрвөлээ олон улсын хэмжээнд зохиогдсон. Тэгээ ялангуяа 10-11 оны энэ уралдаанууд бол маш өргөн хэмжээтэй болсон. Тэгээ их олон орноос оролцож байсан. Тэгээ Хятад, тэгэл Орсын холбооноос, Хятад, Испани, ерөөсөө нэлээд олон хүүхдүүд, нэлээд олон гадаадын шүүгчид энэ төр оролцож ирсэн тий. Тэгээ энэ удаагийн уралдаан ч гэсэн одоо бас манайхад одоо 2 гадаадын шүүгч ирж байгаа, Орсын холбооноосоос ирж байгаа тий. Тэгээ Бельгиас нэг мундаг ус одоо манай монголчуудын Чехд очиж уралдаанд оролцох болгон тентхийн шүүгч байдаг хүн бүр ирж энд оролцож манай уралдаанд урилгаар оролцож байна. Тэгэхээр би бол одоо юу хэлэх гэж байна гэхээр энэ уралдааныг зохион байгуулахад одоо гүн тусалцаа үзүүлж байгаа байгууллагууд манай яамдууд байж байна. Манай боловсролын ерөнхий газар тэгээ соёлын яам. За тэгээд одоо энэ уралдааныг манай чулууны уралдаанд үргэлж дэмжиж яадаг одоо дуурийн театр байж байна. Дуурийн театр маань одоо тийм өөрийнхөө тайзыг өгж, өөрийнхөө хөгжимчдтэй манай хүүхдүүдийг тоглуулдаг юм юутай уламжилттай. Тэр аав маань за тэр чи хэддугаар уралдаан байна да юу яасан өөрөө удирдаад энэ уралдаанд ялсан хүүхдтэй өөрөө удирдаад тоглож байгаа тийм бичлэгэнд үлдсэн байдаг. Яг тэр жоох муу тэр үеийн бичлэгүүд ер нь их муу юм л да. Тэгэд одоо энэ уралдаан маань их өндөр түвшинд болно гэж би одоо дотор маш их найдаж байна. Энэ уралдааныг зохион байгуулах маш олон гишүүд маань энэ сургуулийн дандаа багш нар, эрдэмтэд одоо профессор багш нар байж байна. Тэгээд би энэ уралдаанд сэтгэл гаргасан, дэмжсэн бүх хүмүүстээ одоо гүн талархал илэрхийлье. Энэ танай энэ сайхан нэвтрүүлгээр дамжуулаад тэгээд хамгийн гол нь энэ уралдаанд анх орж байгаа хүүхдүүдтэй энэ уралдааны шагналтууд бүгдээрэнд нь одоо амжилт хүсээд энэ уралдаанд амжилт гаргаарай гэж бүгдээрэнд хүсмээр байна. Амжилт гаргаад багш нараа, эрдэмтэн багш нараа, их эцгээ, сургуулаа одоо ингэж баярлуулаарай гэж би эдэндээ бүгдээрэнд нь хүсье.